Тачаал эротик цуврал нь одоогоор 2 дугаар бүлэг нь гараад буй билээ. Тус цуврал нь анги бүр дээр өөр үйл явдал гардахаараа онцлог бөгөөд эхний анги дээр нууцлаг эмч болон түүний өвчтөн эмэгтэйн талаар өгүүлэх бол 2 дугаар анги дээр цоош нь өөр үйл явдлын талаар өгүүлнэ. Хэдий эротик цувралч аимшигын мистери төрлийн кино сонирхогчдод ч мөн таалагдахгүй зүйл явдал өрнөл гардаг тус цувралыг Luke TV-гийн насан туршидын зэсээс хүлээн авч үзээрэй. Ээжийг нь дахиад нэг хүн хүчинд чихлээ. Ээж нь дүүг нь төрүүлж өгөх үү? Ингээд мэдрэлгүй болсон ээж нь уйлгансаар орж ирэхэд Оюка хажууд нь хүн байгаад сонсчих вэ гэсэн шиг эргэн тойрноо хараад ээжигээ хөдлөн бууралцсан үсийг нь илвлээ. Хөөрхөдөө муу ээж минь. Ухаан санаа нь гажигтайч үүнээс өөр юм ярьж болдоггүй юм байх та. Хэдий болтол ингэж амтэн хүний доог болно доо. Химэн яс хавталзуулан бодож явав. Оюкагийн ээж ган чимэг гэж эмэгтэй байх бөгөөд тэрбээр ээжигээ 17 тоyd нь өвөөгийнхөө гал дээр гарчээ. Ган чимгийн ээж жаахан охин болохоор айж ичигтэй төрсөн эцгийг нь нуусан байлаа. Ган чимгийг 5 настай байхад ээж нь эр бол баяны ганц хүү төр болттой нэжгэр хөрөм хийжээ. Ган чимгийг 12 настай байхад өвөө эмээ нас барж ээжигээ бараадсан байна. Түүний хойд эцэг нь байнга л харааж зөвхөж байдаг ч бяцхан охин цайлган зангаар үл тоон өнгөрүүлсээр л байлаа. Ган чимгийн ээж 2 дүүгийн дагуулan сумын наадамд явсан хойно ширүүн бороо цутгаж төр болд хонь тогтоон тэр шөнө унтсангүй. Үүр хаяархын хэрд ган чимийг зуухны захад зүйрмэглэж байтал нойтон хувцастай төр болд хажуугаар нь хэвтэж бяцхан охиныг үнсэн эрхлүүлжээ. Байнга л харааж зүгтэг хойд эцгийн сайхан аашийг жаахан охин гайхаж байсан ч энэ нь эцгийн хайр биш. Энэ насанд нь мартагдашгүй аимшигт доромжлол байлаа. 14 наснда эмэгтэй хүн болж энэ ертөнцийн хамгийн хүнд доромжлолыг төрхөн биеэрээ амсжээ. Маргааш нь нар мандаж тэнгэр төр болд хоёуд юу ч болоогүй юм шиг л цэлийж байлаа. Үүнээс хойш би чамайг зодож загнахгүй. Харин чи ээждээ юу ч хийж болохгүй. Хэлхэл юм бол ээждээ чинь хамт аална. Гэсэн төр болдын үг чихэнд нь цөөрайтан сонсдож толгой нэргэж халууран хөвцээр өнжив. Маргааш нь ган чимгийн ээж 2 дүүгийн дагуулan наадмаас ирэхэд охин нь халуураад хэвтэж байхад санаан зовж төр болдоо гомдлын хитэн үг хэлээд тэгсгээд л намжлаа. Ган чимэгч бүх зүйлийг нууцлан дарахаар шийджээ. Тэр л өдрөөс хойш төр болд төрсөн хүүхдүүдээсээ илүү ган чимгийг хайрлан асарч байлаа. Гэвч сум зоогдсон хойно буцааж болохгүй адилаар нэгэнт болсон аимшигт доромжлолыг хэрхэн мартах билээ. Энэ явдлаас хойш ган чимгийн бие дээрдсэнгүй. Халуун нь байнга хитэрч шөнө орой илийж балайрдаг боллоо. Ингэж явсаар дараа хавар нь ган чимийг өөрийгөө хянах чадваргүй болжээ. Эмч нар савны дөргилт гэсэн оншийг гаргаж нэгэн торойтсон тул имчилгээгүй хүүхэд төрүүлбэл арай гайгүй болж магадгүй гэсэн битүү зүйл ярьж байлаа. Цэцэг цэврүү шиг жаахан охин нь мэдрэл муутай болсон дээж нь айж төвшигтэй яагаад гэсэн асуултыг өөртөө тавихаас хэтэрдэггүй байв. Ган чимэг ээждээ би хүүхэдтэй болмоор байна гэж байнга хэлнэ. 15 наснд агцсан зүйл ярьж байгаад нь амтэн ах дүүсээс санаа зовно. Сэтгэл санааны их дарамт ээжийнх нь эрүүл мэндэд нөлөөсөөр ган чимэг 18 наснда газар дээр ганц сар байх хүнээ алджээ. Төр болд төрсөн 2 хүүхдэд дагуулan Улаанбаатар руу нүүн одхон тэр. Энэ үед л ган чимэг аль хэдийн галзуу ганаа гэсэн нэртэй болсон байлаа. Ганаад бурхан бүхнийг өгчээ. Цас шиг цагаан царай, уртхаар гизэг, гойлыг төрхөн бий. Ганаагийн хуруунд хүртэл бурхны зураг. Гагцхүү түүнд эрүүл саруул ухаан л үгүй. Ганаач тааралцсан хүн болгондоо би хүүхэдтэй болмоор байна гэж ярьж явна. Тааралцсан айлдаа хонож айлын мал хариулж үнээ сааж ходоод затгалан явна. Дөнгөж 20 нас хүрч буй гайхамшигт гоо үзэсгэлэнт бүсгүйд нутаг хошууны эр бүхэн шунагч эргүү тэнэг амтантай яаж ч учрах билээ дээ. Хинч тэр ичгүүрээ ганааг хүссэн хүслээрээ давж чадсан юм. Өвөл анхны заснаар ганаа жирэмсэн болчихсон байлаа. Нутгийн хөгшин доржинх ганааг өрөвдөн гэртээ өвлжүүлж ганаач тэднийд идээшжээ. 7 дугаар сард ганаа хөөхөн охин төрүүллээ. Түүний ганаа биш дорж өгнийх хөл хөөрцөг болон өгтөн авсан юм. Охинтой болоод ганаагийн ухаан санаа арай л сайжирч олон хүнээс зугтаж дайждаг боллоо. Дорж өгнийх ганаагийн охинд оюун эрдэнэ гэсэн нэр хайрлаж доржийн хор овоглов. Ээжигээ дуурайсан тасгаар нүд хөмсөг бомборхон улаан уралтай бяцхан Оюка охин өсөн төрнөж олон хүний хайрыг татсаар л байлаа. Жил өнгөрөх тусам ган чимгийн ухаан санаа дээшилж тэр хэрээрээ эрүүл мэндэнд оройтон биеийн өвцөөр байлаа.
Оюка 15 нас хүрлээ. Ээжтэйгээ хоёулахнаа асрамжийн байранд амьдарч энийг нь харсан хүн бүр галзуу гана гэж шивнэлдэн. Энэ л Оюкагийн хувьд аимшигтай төвчшгүй доромжлол мэт санагдаж байлаа. Гэвч Оюка хэн нэгнээс айж ичиж өөрийгөө нуудаггүй байв. Тэр сургуулийнхаа шилдэг сурагч уран илтгэгч байлаа. Тэр хэрээр ангийнхан нь галзуу ганагийн тэнэг Оюка хэмээн хоёулангийн тухуурхаж дайжгандаг байв. Энэ үед Оюка ээжигээ аваад замын машинд дайдан Улаанбаатарт иржээ. Огт танихгүй хүмүүсийн дунд хинч тэднийг гоочлохгүй сэтгэл амарч Оюкад сургууль гэр орон олдохгүй ээжтэйгээ гудамжаар өдөр хоног тэрүүлж тэрэг түрж идэх юмаа залгуулдаг байлаа. Тэгж байгаад Оюка нэгэн машин угаалгын газарт ажилд оржээ. Тэдний байнгын үйлчлүүлэгчний залуу Оюкад илүү мөнгө төлж түүнд маш дотн харьцдаг байлаа. Оюка 25 нас хүрч эргэж харахгүй байхын аргагүй үзэсгэлэн төгөлдөр болжээ. Гэвч хувцас бурхан бие чөтгөр гихчээр тэр годомжны хിവэр л байлаа. Нэгэн удаа тэдний байнгын үйлчлүүлэгч өнөөх залуу Оюкад ажлаас нь гаргаж өндөр цалинтай ажилд оруулж өгөхөө амлалаа. Оюкад шинэ хувцас мөнгө өгч ээжтэй цуг нэг өрөө байранд оруулав. Бод хуйг их тэр дуугүйхэн залуу үе үехэн Оюкаг гадуур дагуулan явж урд өмнө хизээч үзэж хараагүй сайхан бүхнийг үзүүлж идээгүй гэдүүлдэг болжээ. Эхэндээ санаа зовж хэн болохыг нь мэдэхгүй шаналдаг байсан ч түүнд дасч түүнийг хайрлаж байлаа. Тэдний хайр сэтгэл үлгэрийн юм шиг аз жаргалаар дүүрэн байв. Удаач үгүй бод хуйг Оюкагийн нүүн ирж тэд гурвуулаа амьдарч эхэлжээ. Төдөлгүй тэд ганц өрөө байраа томсгож Оюка их сургуульд элсэн суралцах болов. Тэд бие биенийхээ салшгүй нэг хэсэг нь болж ажлын цагаа арайхийн өнгөрөөгөөд жаргалын ордон гэртээ яаран ирдэг байв. Энэ л үед бод хуйг хурмаа хийхээр шийдэж аав дүү хоёртойгоо Оюкаг танилцуулахаар болжээ. Бод хуйгийн аав цусландаа гарчихсан байсан тул тэд оройхон ирлээ. Юугаач мэдэхгүй хатам аавтайгаа уулзах гэж байгаадаа айж сандарч байв. Бүрэнхий болоход бод хуйгийн аав энд ирлээ. Дал гарсан хэдий ч зүс царайгаар залуухан бод хуйгийн аав төр болоод тэтгэврийнх дүү бод хитний их сургуулийн оюутан энгийн нэгэнд улаахан гэр бүлд орсон мэт сэтгэл нь баясна. Бод хуйгийн ээж дүүгэн төрүүлээд нас барсан гинлээ гэж Оюкад ярьдаг байлаа. Бод хуйгийн аавч бэртээ талархан хандаж удахгүй бэр гуйхаа хэлв. Намрын бэлэгт сайн өдрийг тааруулан хурмай товлов. Нэгэн өдөр бод хуйгийн аав дүүгэн дагуулan Оюкаг энд ирлээ. Хаалгаар оронгууд хэвтэрт байсан ээж нь орилон босч Оюка ээж нь хүчндүүлчихлээ. Энэ хүнийг хөөж явал энэ хүн чамайг яаж ч магадгүй. Ингэж орилоод ухаан алджээ. Оюка ээжээсээ санаа зовон айж эмэгтэй юу ч хэлж чадахгүй юм ил гайхаж байлаа. Бод хуйгийн аавч царай нь хувьсгийн хүүгээ чирэг шахуу аваад гарчхав. Түүнээс хойш бод хуй дахиад ирсэнгүй. Оюкагийн ээжийн мэдрэлийн өвчин сэтэрч дээрээс нь бэйн тааруулцаар хэвтэрт оржээ. Оюка ээжигээ сахин эмнэлгээр эргэлзээр хэд хоног өнгөрөхөд бод хуйгаас сураг дуулдсангүй. Ээж нь эмчилгээгүй болж гэртээ гарлаа. Удалгүй бод хуйг дүүтэйгээ Оюкагийн ирэв. Оюка хэцүү үед орхиж явсанд нь гомдлон уйлж эрхэлмээр байсан ч шаарлаханд иссээр л байлаа. Харин бод хуйг дүүтэйгээ Оюкагийн ээжийн өмнө суугаад мэгшин уйлж гарах нь тэр. Бод хуйг Оюкад бүхнийг хэллээ. Хар дарсан зүуд юм шиг энэ аимшигтай бүхэнд тэр итгэж чадахгүй байв. Хайртай хүн нь аль хэдийн эхнэн нөхөр болохоор шийдсэн ингэр зөрүүлсэн эр хүн нь дүүн байсанд итгэж ис чадна. Оюкагийн ээж аавч нас барчихсан гэхээс өөр юу ч дурсдаггүй байсанд Оюка гоморхон бас өдий 25 жил ээжигээ ганц ч удаа ойлгож байгаагүйдээ гутарч байлаа. Бод хуйг бод хит хоёр Оюкад бүхнийг хэлээд хангалттай мөнгө үлдээгээд бүр мөсөн явцгаажээ. Харин Оюка тэднийг явсны дараа бод хуйга чи бид хоёр хүүхэдтэй болсон штэ гэж амандаа шивнээд уйлан сүгцөөр үлдлээ. Яг л Оюка шиг дахиад нэг өнчин хүүхэд учир нүүл олдох хайр сэтгэл ахан дүүсийн цусан холбооноос төрөх бас л нэг хүүхэд бас л нэг зовлон мөнхийн зовлон.